Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс бэлтгэн үргэдэг улсын хурал энэ 7 хоногт тойм нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн дугаараар хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Олон нийтийн радио телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд танилцсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт мэдээлэл хийлээ. Нийтийн сонсгол зохион байгуулах журмын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулав. Эдгээр болоод бусад мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүлээн авч үзнэ. Улсын хурлын гишүүн Баасанхүү үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын хурлын дарга энх болдод өргөн барьлаа. Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд 3 дугаараар эзэлсэн харваачид гоц харваач, 2 дугаараар эзэлсэн харваачид гарамга харваач цол, 1 төрүүлсэн харваачид улсын мэргэн цолтон төрүүлбэл, улсын хошоо мэргэн цолтон төрүүлбэл, улсын даяар дуурсах мэргэн цолтон төрүүлбэл, улсын дархан мэргэн цолтод олгохоор тусгажээ. Үндэсний сурын харваанд төрийн их баяр наадмаар ганцхан төрлийн цол олгож байгаа. Сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч өрсөлдөө ихсснээр дархан мэргэн цолтон төрөх боломж хямогдсон нь үндэсний их баяр наадмын сурын харваанд 6 төрүүлж дархан мэргэн цол хүртсэн харваач ганцхан төрснөөс харагдаж байгаа тул энэ өөрчлөлтийг хуульд тусгахаар санаачилжээ. Ийм өөрчлөлтийг хуульд оруулах саналыг үндэсний сур харваачдын 15 дугаар их чуулганаар гаргасан байна. Мягмар гарагт улсын хурлын хууль зүйн байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо тус хуралдлаа. Улсын хурлын хууль зүйн байнгын орооны хуралдаанаар засгийн газраас 10 дугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын орооны ажлын хэсгийн танилцуулгыг улсын хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн энх болд танилцуулсан юм а. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны даас нээлгэсэн мөнгөн хөрөнгө байршуулсан хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож энэ хүрээнд хамаарах албан тушаалын жагсаалтыг авилгалтай тэмцэх газрын саналыг үндэслэн улсын их хурлын хууль зүйн байнгын орооноос баталгаар зааж оруулсан. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан улсын хурлын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа. Арга гэр өр хүүхдийнхээ нэр дээр тэгэл данс нэгэл баахан мөн гаргаж тавьчихал ганцхан бие буруутай юм а гэдэг ингэж байж байгаа хөө. Яг үндсэн хуулийн 16-ын чи агуулганд таарч байна уу гэсэн асуулт байна. Энийг нууж байгаа, байршуулж байгаа асуудлыг бол эрүүгийн хууль заасан одоо хуулиар хуулийн байгууллага шалгаж нотлох шүүхийн өмнө аваачих бүрэн боломжтой байна. Гэр бүлийн гишүүдийг дуруулахгүй гэсэн юм байна шүү дээ. Энэ чинь хэрэг дээр ямар сигнал өгч байгааг гэвэл өөрийнхөө нэр дээр юм хадгалуулж болохгүй гэр бүлийнхээ нэр дээр хадгалуулж болно гэсэн юм л зөвшөөрөл олгож шүү дээ энэ хуулиарч. Төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд үндсэн хуулийн цэцгийн хяналтанд шууд орох боломжтой болно. Өөрөөр хэлбэл төрийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэдгээрээ үндсэн хуулийн цэцгийн дүгэлд гарах, цаашид бол эгүүлэн татагдах, огцрох ийм хууль зүйн үндэс энэ хууль батлагдсанаар үүсгэж байгаа юм. Ингээд ихэнх гишүүдийн саналаар тус хуулийн төсөл нэмэлт заалтууд оруулах шаардлагатай. Ажлын хэсэг дахин судалгаа хийх хэрэгтэй гэж үзсэн учраас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 7 хоногор хойшлуулж энэ хугацаанд ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт дахин бэлтгэж санал дүгнэлтэд танилцуулахаар тогтлоо. Улсын хурлын эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар эхлээд эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, докторжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл, ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаарх эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. За бодлогын тэргүүлэх чиглэл бол нэгдүгээрт бол эрчим хүчний аюулгүй байдлаа хангах ёстой. Дотоодын эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангах бол манай салбарын нэн тэргүүний зорилт байгаа. За үүний зэрэгцээгээр одоо бүс нутгийн орнуудын эрчим хүчний харилцаа ашигтай хамт ажиллагаа хөгжүүлэх ёстой. За эрчим хүчний салбарт техник технологийн дэвшилтэд технологийн нэвтрүүлэх, үр ашиг хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх бас нэг том зорилго байж байгаа. За үүний зэрэгцээгээр одоо байгаль орчинд ээлтэй технологи хэрэгжүүлэх сэргийт эрчим хүчний чиглэлээр бол тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ бол бас хөлөмжийн ялгарлыг багасгах ёстой гэсэн ийм 3 үндсэн чиглэлд бол төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого бол багслагдаж явж байгаамаа. Нэгдүгээр яг эрэх хавар эхлэх бүтээн байгуулалтын ажлууд нь барилгын ажлууд нь эхэлчих төсөл байна уугүй юу гэж би асуух гээд. За бидний одоогийн тооцоолж
ажиллаж байгаагаар 3 дугаар станцын өргөтгөл, Дорнодын дулааны станцын өргөтгөл 50 МВт өргөтгөл, 3 дугаар станцын 250 МВт өргөтгөл, за 5 толгой станц одоо ирэх хавар бол бид нар эхлүүлнэ гэж ингэж үзэж байгаа. Солонгосын Экзим банкны хөнгөлөлтөө зээлээр хэрэгжүүлэхийн дулааны станцын энэ одоо төсөл яг одоо эх жил эхлэх үү, эхлэхгүй юу? Хамгийн хурднаар хөөцөлтөд ингээд явуулахад 18 онд ашиглалтанд орохоор байгаа. 18 оны дулааны их ачаалд оролцсноо. Салбарын сайдын мэдээллийг сонссны дараа эдийн засгийн байнгын орооны дарга Тэрбиш Давг 2015 онд бас байнгын орооноос эрчим хүчний салбарын чиглэлээр гаргасан улсын хурлын тогтоолын төслийг хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа. Байнгын орооны хуралдаанаар үргэлжлүүлэн төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай байнгын орооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм а. Байнгын орооны тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёололоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4% дэмжлээ. Хуралдааны төгсгөлд санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын орооны гишүүд нэр дэвшигчээс асуух асуулт байгаагүй тул түүнийг санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр батлахыг хуралдаанд оролцох ёстой 76.6% дэмжлээ. Лав гарагт улсын хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын ороо, төрийн байгуулалтын байнгын ороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо, нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын ороо тус хуралдлаа. Улсын хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны хуралдаанаар байгаль орчны төлөв байдлын 2013-аас 2014 оны тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадварыг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, тогтоолуудын биелэлтийн талаарх байгаль орчин аялал жуулчлалын сайд оюун урлын мэдээллийг сонслоо. Монгол орны баруун бүсэд газрын дороотлох хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүүцэрлэн хамгааллыг нэвтрүүлэх нь энэ чиглэлээр нэг төсөл хийж байгаа. Хоёрдугаарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирлыг бууруулах төсөл хэрэгжиж байгаа. Цөлжилтөд тэмцэх газрын тогтвортой менежментийг боловсронгуй болгох чиглэлээр мөн төсөл хэрэгжиж байна. Монгол улсын ногоон хэрэм хоёр зэрэг төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Урамсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг улсын хурлын чуулганаар хэлэлцүүлж 2016 оны 9-р сарын 1-ний өдөр батлуулсан. Цаашид уур амьсгалын ногоон сан болоод уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилттэй холбоотой бусад сангуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үргэлжлүүлэн тус байнгын орооны 2015 оны 7-р сарын 9-ний өдрийн байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадварыг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тэг 7-р тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулсан. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж байнгын орооны гишүүдээс асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд байгаль орчин аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссноор байнгын орооны хуралдаан өндөрлөлөө. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанаар эхлээд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ. Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн Мөнхбат нь 2015 оны 4-р сараас эхлэн өнөөдрийг хүртэл 15 сарын хугацаанд үндэсний зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцоогүй тул олон нийтийн радио телевизийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэн үндэсний зөвлөлийн гишүүнээс игүүлэн татахаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хяналтын зөвлөлөөс зөвлөмж гаргажээ. За энэ асуудалтай холбогдуулан байнгын орооны гишүүдээс асуулт санал гараагүй тул Мөнхбатыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээс игүүлэн татах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90% нь дэмжлээ. Дараа нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэж энэ талаарх танилцуулгыг Монгол улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат хийсэн юм а. Улсын хурлын гишүүн оюун чимээг нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад Чилажавыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтээ дэмжлээ. Үргэлжлүүлэн байнгын ороо олон нийтийн радио телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд танилцсан байнгын орооны ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Байнгын орооны ажлын хэсгийн танилцуулгыг улсын хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч Цэрэнбат танилцуулсан юм а. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын оюун дээр нь томилогдсноос хойш дараах алдаа дутагдлыг гаргасан байна. Үүнд эдийн засгийн тооцоо судалгаа, холбогдох хууль тогтоомж дүрм журмыг мөрдөггүйгээс Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн өмч хөрөнгийг үнгүүдүүлсэн. Тооцоо судалгаагүй бүтцийн өөрчлөлтийг жил гаруй хугацаанд 5 удаа хийж ажилтнуудыг ажлаас салсан. Үйлчилгээний ажилтнуудаас хуулийн болон бие болдрын гих шалгалт авч тэнцээгүй шалтгаар ажилчдыг ажлаас салсан. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байр сууриа илэрхийллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо нэг телевизийн талд ороод мэдээний агентлаг болоод баттай байсан юмыг энгийн болгоо бүр ирээдүнгүй болгочлоо гэдэг үгнэх ёс ирэх байгаа мó. Үндэсний зөвлөл, гүйцэтгэх захирал яг хуулиар үйлүүлсэн мэдээллийг жигд, хүртээмжтэй, бодиттой
хангах энэ үйл ажиллагаагаа хангалтгүй нэгдүгээрт явуулж байна. Хоёрт энэ байгууллага дээр үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал удаа дараа хууль зөрчигдөж байгаа учраас үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал алдагдаад байна гэдэг санал гомдол удаа дараа гарч байсан. Ингээд ажлын хэсгийн танилцуулгыг сонсч танилцсны үндсэн дээр Монголын үндэсний одлын тэрээр адил визэд холбогдох хууль тогтоомж энэ салбарын стандарт норм норматив болон уг байгууллагын санхүү тайлан бүртгэл мэргэжлийн хэлтийн ерхий газар, үндэсний аудитын газар болон сангийн яамны төсвийн хяналт эрсдлийн удирдлагын газрын санхүүгийн хяналт шалгалтын хэлтсээс ажлын хэсэг гарган иж бүрэн наривчлсан шалгалт оруулж шалгалтын дүнг төрийн байгуулалтын байнгын ороонд танилцуулах үүргийг байнгын орооны тогтоолоор холбогдох байгууллагад өгөхөөр тогтлоо. Лав гарагийн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар эхлээд Монголын улсын ерөнхийлөгчөөс энэ оны 2 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэх олгон дэмжлээ. Мөн хууль хоорондын уялдаа холбоог хангах үүднээс аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, с сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдаа хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн 5 хуулийн төслийг шинээр санаачлан боловсруулсныг хэлэлцлээ. Улсын хурлын гишүүн байнгын орооны дарга энх баяр эдгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжсэн юм. Ингээд хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо. Дараа нь олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн олон улсын гэрээний тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 90% дэмжсэн юм. Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төсөл, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо. Улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хороо боловсролын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслүүдийн хэлцэх хэсэг асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын хурлын гишүүн Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат танилцуулсан юм а. Нэгдүгээр дээд боловсролын тухай хуулийн 11-ийн 2-т ихтэй сургууль, коллежийн удирдах зөвлөл нь боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйл заасны дагуу байгуулагдсан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэсэн заалт хэвээр мөрдөгдөж байгаа боловч нэмэлт өөрчлөлтөөр тус боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36-гийн 14-т дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлтөд холбогдсон харилцааг дээд боловсролын тухай хуулиар зохицуулна гэсэн заалтыг нэмж оруулснаар удирдах зөвлөлтөд холбогдсон харилцаа нь утга агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй хоёр хуулийн зохицуулалттай болсон байна. Хоёрдугаарт боловсролын тухай хуулийн 36-гийн 2-т удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-с 60% нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна гэж дээд боловсролын тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн эштрих 1-т төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30%, төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд орох төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн томилно гэж тус заасан төрийн өмчт их дээд сургууль, коллежийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллөөрөө дамжуулж удирдлага хэрэгжүүлэх зарчим алдагдаж байна. Хэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын хурлын гишүүд асуулт асууж байр суурь илэрхийллээ. Өмнөх хуулиар яагаад ямар үндслэл шаардлагаар энэ төрийн өмчийн ихтэй сургуулиудын төлөөлөн удирдах зөвлөлд нь төлөөлөл нь 30% байна гэж оруулсан юм болов. Тухайн үед бол бас их хурл дээр танилцуулагдаад шийдвэрлэгдсэн асуудал юм байна. Гол танилцуулж байгаа асуудал нь бол өнөөдөр энэ дээд боловсролын тухай хуулийн удирдах зөвлөлтөд холбоотой харилцаа зохицуулсан энэ эрх зүйн заалтууд нь боловсролын тухай хуультайгаа удирдах зөвлөлтөд холбоотой үндсэн чиглэлтэй бас зөрчилдөж байгаа. Шууд хэрэглээд явах болцоо нөхцөл байхгүй энэ хуулийн зөрчлийн асуудал гарч ирж байгаа. Дараа нь хуулийн төслийг хэлэлцэх хэсэг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3% хэлэлцэхийг дэмжлээ. Үүний дараа нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилэн батлах тухай Улсын хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын хурлын тогтоолын төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Улсын хурлын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Номтой баяр танилцууллаа. 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж засгийн газрыг төлөөсөн төрийн захиргааны төв байгууллагын нэрийг өөрчлөх шаардлагатай байна. Уг тогтоолын төс нь хоёр зүйлтэй бөгөөд нэгдүгээр зүйлд Монгол Улсын их хурлын
2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нийгмийн даатгалын үндсэн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилэн батлах тухай 50 дугаар тогтоолын 1-д заасан хүн амын хөгжил нийгмийн хамгааллын гэснийг хөдөлмөр нийгмийн хамгааллын гэж, хууль зүйн гэснийг хууль зүйн дотоод хэргийн гэж тус өөрчлөхөөр 2 дугаар зөвлөл тогтоолыг дагаж мөрдөх хугацааг заасан болно. Хилцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул тогтоолын төслийг хилцгээс асуудлаас санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хилцгийг дэмжлээ. Мөн өдрийн уралдаанаар засгийн газар чиглэл өгөх тухай байнгын орооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Хилцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр суурь илэрхийлсэн. Энэ хоёр улсын хурлын гишүүн их төвшин байнгын орооны тогтоол гарахаар хэрэгжүүлэх мөнгөнд төсөвт суугаагүй гэсэн шалтгаанаар хэрэгжихгүй өнгөрөх тал байдгаа гэж хэлээд улсын хурлын тогтоолын төсөл болгон боловсруулан батлуулах нь зүйтэй гэж хэлсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналыг дэмжсэн бөгөөд улсын хурлын тогтоолын төсөл боловсруулан засгийн газраас санал авахаар хүргүүлэхээр тогтлоо. Мягмар гарагт улсын хурлын эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар хилцэгдэн дэмжигдсэний дагуу улсын хурлын чуулганы пүрэв гараг үдээс өмнөх хуралдаанаар санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хилцэн шийдвэрлэлээ. Нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад мандуулыг санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6% дэмжлээ. Мөн бүрийн эрхээ хугацаанд дуусгар болсон тул Цэдэн Рагчааг тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг 73.9% тэмцсэн юм а. Дараа нь олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэж, засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мөнх бат танилцуулга хийлээ. Мөнх асуудлыг хэлэлцэж шийдвэрлсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн Цэрэн Бат танилцуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад Чилажавыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1% нь мөнх батыг тус зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татахыг 76.5% дэмжсэн тул энэ талаарх тогтоолын төслийг батлагдсан тооцохоор боллоо. Улсын хурлын үдээс өмнөх чуулганаар хэлэлцсэн дараагийн асуудал бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилэн батлах тухай улсын хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төсөл байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан улсын хурлын гишүүн Чин Зориг асуулт асууж хариулт авлаа. Үндэсний зөвлөлийг сайдад ахалдаг нь хэр оногчтой гэж тул та үзэж байна. Бас өөрөө үндэсний зөвлөлөө ахална гэдэг бол бас зөрчилдөөн байх үгүйсэхгүй. За гэхдээ хүнээсээ л мэдээж энэ бол шалтгаална. За ер нь энэ нийгмийн даатгалын тухай хуулийн шинжилгээний асуудлыг бол эх хонд энэ их хурл маань ярилцсанаа. Нэлээ одоо цогц бодлогын шийдвэрийг гаргах зайлшгүй одоо шаардлага байгаа. Энэтэй холбогдуулаад энэ 27 дугаар зүйл заалтаар зохицуулагдаж байгаа асуудлыг бас өөрчлөх бол шаардлага бол байгаа. Ер нь аль болох одоо бас засгаас хол гол нь иргэдийн одоо төлөөлөл байж нээлттэй байхын зарчим дээр тулгуурласан иргэдийн одоо өөрсдийнх нь хяналтын тогтолцоог сайжруулах ийм бүтэц зохион байгуулалт бол зөв. За мэдээж их хуралтайгаа бол холбож явах хэрэгтэй. Ингээд байнгын орооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6% тогтоолын төслийг хэлэлцэхэд дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын ороонд шилжүүллээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн засгийн газраас өргөн мэдүүлсэн гаалийн тариф, гаалийн татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Мөнх Оргил, төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн Батөмөрнөр танилцуулсан юм а. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3% нь уг хуулийн төслийг хэлэлцэхэд дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэхэд бэлтгүүлэхээр төсвийн байнгын ороонд шилжүүллээ. Дараа нь Монгол Улсын ерөнхийлөгчөөс энэ оны 2 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай гормоор хийж эцэслэн баталснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлсөн. Улсын хурлын чуулганы үдээс хойш хуралдаанаар олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолоос санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Иймд олон улсын гэрээний тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсон тооцох тухай Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлдэн баталгаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75% нь дэмжсэн юм а. Дараа нь боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэхийг хэлэлцлээ. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх хэсэг асуудлаас санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1% нь хэлэлцгийг дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын ороонд шилжүүллээ.
Улсын хурлын чуулганаар үргэлжлүүлэн Монгол улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хилцэх хэсгийг хэлэлцсэн юм а. Монгол улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хилцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2% нь хилцэх нь зүйтэй гэж үзэн тогтоолын төслийг анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын ороонд шилжүүллээ. Хуралдааны төгсгөлд Монгол улсын хилийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн хилцэх хэсгийг хэлэлцсэн юм а. Одоо өчигдөр төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын хилийн тухай хуульд хэрэгэлсэн нэр томьёо, бусад хуулинд хэрэглэгдэж буй нэр томьёодод давхардсан ижил зохицуулалтыг агуулсан эсвэл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг хуулийн төсөлд шинээр тодорхойлж тусгасан байна. Уг хуулийн төслийг дагалдуулан 15 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох төслүүдийг боловсруулсан ажээ. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын орооны санал дүгнэлтэд холбогдуулж 13 улсын хурлын гишүүн асуулт асууж санал хэлж байр сууриа илэрхийлэх байсан ч хуралдааны цаг дууссан учраас Баасан гарагийн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаан сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээ хийлээ. Ингээд хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжиж байгаа эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90% дэмжсэн учраас байнгын орооны санал дүгнэлтэд аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороонд хөрвүүлэхээр тогтлоо. Эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хэлэх гишүүн байгаагүй ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9% нь хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн бөгөөд байнгын орооны санал дүгнэлтийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороонд хөрвүүлэхээр тогтсон юм а. Хууль зүйн байнгын орооны хуралдаанаар сэжигтэн ялагдагчийг баривчлах, цагдаа орих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд санал хураалт явуулахад хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналыг гишүүдийн 72.7% нь дэмжлээ. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар сэжигтэн ялагдагчийг баривчлах, цагдаа орих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Дараа нь санал хураалт явуулж дээрх 5 хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хилцүүлэх нь зүйтэй гэсэн томьёолоор санал хураалт явуулахад гишүүдийн 80% дэмжлээ. Улсын хурлын Баасан гарын үдээс өмнөх хуралдаанаар Монгол улсын хилийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэх хэсэг асуудлыг хэлэлцсэн юм а. Байр суурь илэрхийлсэн гишүүдийн олон хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллага шилжүүлэхээр хуулийн төсөл тусгасан зүүн хэмээн үзэж байгаа илэрхийлж байсан бөгөөд хүн хүч техникийн хувьд боломж явахтай гадаад иргэн хариатын газар дээрх үүргийг шилжүүлснээр зөрчил дутагдал олноор гарсаар ирснийг дурдж байлаа. Гишүүд асуулт асууж байр суурь илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх хэсэг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90% дэмжсэн учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр аюулгүй байдал гадаад бодлогын болон хууль зүйн байнгын хороодод шилжүүллээ. Улсын хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын ерхий сайд Эрдэнэт нийгмийн халамжийн чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар гишүүдэд мэдээлэл хийж Монгол Улсын нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдж буй асуудлууд засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Нийгмийн халамжийн нийт зардлыг огцон бууруулахгүйгээр өнөөгийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарлалт хийж халамжийн тусалцаа хамгийн шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө хуваарлана. Энэ зорилгоор халамжийн тэтгэвэр тэтгэмж үйлчилгээний нэр төрлийг оновчтой тогтоон, зарим хөнгөлөлт тусламжийг нэгтгэн багцлж, халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлнэ. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулан улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтцоо. Хөдөлмөр төлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөр хийж орлого олгохтон саад болж байгаа бэрхшээлийг нь хамтын дэмжлэгтэйгээр арилгаж, хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж, ядуурлаас гарах олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэж болох бодлогыг хэрэгжүүлнэ. Баасан гарын улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаа эхлэхийн өмнө улсын хурлын зарим гишүүд Орон аймагт иргэд техникийн спиртэд хорцсон асуудлын талаар мэдээлэл өгөхийг хүссний дагуу ерхий сайд Эрдэнэт энэ талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм а. Дараа нь ерхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс гаргасан дүгнэлтийг улсын хурлын гишүүн бүлгийн дэд дарга Бацаанд танилцуулсан юм. Ерхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан улсын хурлын гишүүд ерхий сайд болон засгийн газрын гишүүдээс асуулт асуум тодруулж үг хэлж байр суурь илэрхийлсэн юм а. Чуулганы нэгдсэн хуралдаанд засгийн газрын зарим гишүүд холбогдох яам, агентлагийн удирдлагад оролцож гишүүдийн асуултад хариулт өгснөөр Баасан гарагийн чуулган өндөрлөлөө. Монгол Улсын их хурлын дарга инх болт Монгол Улсын засгийн газар хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлтөх уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Берт Хоффманы хүлээн авч уулзлаа. Талууд Монгол Улс Дэлхийн банкны хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн өндөрлөлийг даван туулахад Дэлхийн банкнаас үнэлэлт дүгнэлт өгөх, тусалцаа үзүүлэх тал дээр яриа өрнүүллээ. Монгол Улсын их хурлын гишүүн мөх цэцгийн санаачлагаар улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооноос Монгол орны бэлчээрийн төлөв байдал толгомдсон асуудал сэдвт нээлттэй хэлцүүлгийг төрийн ордноо зохион байгууллаа.
Монгол улс 156.4 сая га нутаг дэвсгэртэй бөгөөд үүнээс бэлчээр хадлагын талбай 112.7 сая га байдаг байна. Газрын нэгдмэл сангийн 2014 оны тайлангаас үзвэл нийт газар нутгийн 73.8%-ийг хөдөө аж ахуйн газар эзэлдэг. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн дааз хэтэрч байгаа нь малын тоотлогоо эрс нэмэгдсэнтэй холбоотой. Энэ нь өнгөрсөн хугацаанд төрөөс малын тоотлогоог өсгөхөд анхаарч чанарт биш тоонд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсныг мэрэгчлэн хэлэлцүүлгээр хүндсэн юм а. Хилцүүлэгт оролцогчдын хувьд бэлчээрийг хамгаалахын тулд бие даасан хууль гаргах нь оновчтой эсэх, хуулиар зохицуулах бол бүс нутгийн онцлогийг хэрхэн харгалзах, уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог багасгах, малын гаралтай түүхийн эдийг эдийн засгийн зөв эргэлтэнд оруулах, газрыг ашиглах, эзэмших харилцааг наривчлан зохицуулах, орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах, малын эрүүл мэндийг анхаарах, малчдад хариуцлага оногдуулах зэрэг асуудлыг өргөн цар хүрээнд авч үзэх хэрэгтэй байгаа талаар ярилцаж санал солилцсон. Эцэст нь оролцогчид мал аж ахуйн салбар төр дундаа бэлчээрийн асуудалд хандах хандлагаа өөрчлөх, төрөөс үр дүнтэй нэгдсэн бодлого хэрэгжүүлэх цаг болсонтой санал нэгтэй байгаагаа илэрхийлж байсан юм а. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооноос нийтийн сонсгол зохион байгуулах журмын төсөлд санал авах хилцүүлгийг төрийн ордон зохион байгууллаа. Нийтийн сонсголын тухай хуулийг 2015 онд баталж 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангах журам хараахан гараагүйсэн юм. Тэгвэл журмыг хилцүүлэгт бэлтгэх шатанд явж байна. Журмын төсөлд санал авах зорилгоор энэхүү хилцүүлгийг зохион байгуулж байна гэж төрийн байгуулалтын байнгын орооны дарга инх болд хэллээ. Хилцүүлгийн үеэр нийтийн сонсгол зохион байгуулах журмын төслийн танилцуулга болон уг төсөлд хийсэн хөндлөнгийн санал дүгнэлтийг танилцууллаа. Түүнчлэн цахим хилцүүлгийн систем буюу форум цэг, парламент цэг эмийн сайтар дамжуулан тус журамд хэрхэн санал өгөх үйл явцыг хилцүүлэгт оролцогчдод харуулжээ. Нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорооноос инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явц цаашдын зорилго сэдвт нээлттэй хилцүүлгийг төрийн ордон зохион байгууллаа. Монгол Улсын их хурлаас 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр инновацийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд өнөө хүртэл тус хуулийн 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоо байгаа боловч ажилдаггүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байдагт хилцүүлэгт оролцогчид шүүмжлэлтэй хандаж байсан. Одоо хувийн хөвшлүүдийн дэргэд, судалгааны байгууллагуудын дэргэд энэ гарааны компаниудыг байгуулах одоо бас эрх зүйн орчныг нь илүү боловсронгуй болгож энэ журмын хэрэгжилтийг нь хангаж за их хурл дээр бол бас инновацийн манлайллыг бол бий болгож байж бид нар бол бас цаашдаа манай одоо эдийн засаг бас солонгорно гэж одоо үзэж байгаа. Хилцүүлгийн төгсгөлд Улсын хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын орооноос инновацийн хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулахаар болсон бөгөөд засгийн газарт холбогдох дүрм журмуудыг боловсруулах, өмнө нь гарсан журмуудын уялдаа холбоог сайжруулах талаар чиглэл өгөхөөр тогтлоо. Улсын хурлын тамгын газар Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран Улсын хурлын үйл ажиллагаа парламентын сэтгүүлчид сэдвт сургалтыг төрийн ордон зохион байгууллаа. Энэ үеэр сэтгүүлч сурвалжлагчид сонирхсан асуултаа асуухын зэрэгцээ тэдний өмнө тулгарч байгаа асуудал хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэр парламентын үйл ажиллагаа сурвалжилж байгаа хэн бүхний мэдүүл зохих мэдээлэл дагаж мөрдөх хууль журмыг эмхтгсэн парламентын сурвалжлагчдын гарын авлагын шинжилсэн хэвлэлтийг хүргэсэн юм а. Улсын хурл болон Улсын хурлын тамгын газрын албан ёсны мэдээллийг олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй Улсын хурлын албан ёсны цахим хуудас болох парламент цэг эмэн хаягаар авахаас гадна парламент эмэн Facebook хуудас, Улсын хурл нэртэй Instagram, Twitter, YouTube хаягуудаар хүлээн авч үзэх боломжтой. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс бэлтгэн өргөдөг. Улсын хурл энэ 7 хоногт тайван нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Анхаарал хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.